Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилготой Арам төслийн хүрээнд хийсэн судалгаа. Тус төслийнхэн өнгөрсөн жил хувийн болоод төрийн өмчит компаниудыг оролцуулж олон улсын туршлагад нийцсэн жилийн тайлан гаргах уралдаан явуулсан юм а. Энэ удаад арилжааны банкуудыг хамруулсан байгаа юм. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн компани засаглалын оюутнууд банк тус бүр дээр таналт судалгааг явуулсан. Үүнийхөө үр дүн хэлэлцүүлгийг төслийн багийнхан болоод банкуудын төлөөлөл Монгол банк гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэллээ. Банк болгон дээр ярих юм бол янз янзын асуудал гарч ирнэ. За дээрэс нь Монгол банкнаас тавигдж байгаа шаардлагатай харьцуулбал бас одоо тэр шаардлагын хичнээн хувийн нийт энэ банкуд маань биелүүлж явна вэ. За дээрэс нь Монгол банкны тавьж байгаа шаардлага маань өөрөө олон улсын шаардлагуудтай бас ямар одоо давхцал болон өөр одоо Монголын онцлогийг харуулсан ийм шаардлагууд байна вэ гэдгийг бас эргээд харах хэрэгтэй. Тэгэхээр ерөн зүгээр ингээ харж байхад банкуд тайландаа одоо зөвхөн одоо санхүүгийн юм уу одоо тий үзүүлэлтүүдийг тусгаад байх юм бол тэр маань эргээд бол юу ч илэрхийлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр санхүүгийн үзүүлэлтүүд чинь үйл ажиллагааны тайлантайгаа засаглалын тайлантайгаа нэгдэж цогцоороо гарч иж тухайн банкны тухай нэгдсэн одоо ойлголт бий бол нэгдсэн дүгнэлт хийх боломж бий болно. Тэгэхээр тэр дотроос одоо хамгийн чухал үзүүлэлтүүд гээгцэн орхигдсон байх вэ гэдэг дээр л бид нэр одоо бас анхаарал хандуулж энэ тал дээр одоо өнөөдөр бол ярилцаад харилцан одоо бие биенээ мэдээлэл өгөө сууж юм л та. Иргэд аж ахуйн нэгжүүдийн хадгаламж арилжааны банкуудын хөрөнгө мөнгөний төвлөрлийн 40%-ийг нийлүүлж байна. Мөн зээлийн эргэн төлөлтөд ч томоохон хувийг нэзэлдэг. Санхүүгийн тайлнаа нийгүү харьцангуй ил тод байдагч бусад тайлан нь хаалттай байдаг нь бизнесийнхний хувьд төдийлөн итгэл дааж чадахгүй биш байгааг харуулж байна. Цаашдаа арилжааны банкудад жилийн тайлангаа боловсронгуй гаргах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх болоод зээлийнхүү үйл ажиллагааны чиглэлдээ эрс шинжилэл, өөрчлөлт хийх шаардлагатай байгаа нь олон улсын болоод дотоодын судлаачдын тайлангаас харагдаж байна.